Эцэг эмнэлгийн уламжлалтын тасгийн эрхлэгч Дээжмэ өхөлнэ. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн сайхан бид бүгдийн амьдрал сэргэх босох үе таалга нэгдэж байгаа намрын нэг сайхан өдрийн мэндийг хүргэе. За аль болох та бүхний хэлсэн санал дээр давхцуулахгүй хичээлээ гэж бодож байна. Энэ хүмүүсийн одоо улс төрийн Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын засгийн газар ерөнхий сайд, хурлын гишүүн, аймгийн засаг дарга, тамгын газар одоо юу байдیں۔ Улс төрчид энэ бүгд улс төрчид. Энэ хүмүүсийн мэддэг хэлээр яри биднийг тоодгүй бол бид нар 10 жил тогтоо муу сурчээсэн үү? Ангийн онц сурсан хүмүүс энд зогсож байгаа үстэй. Болохгүй эрүүл мэндийн салбарын нам байгуулъя. Улс төр хийдэг юм бол нам байгуулаад өөрсдөө эдрийг хийж чадахгүй байгаа хий. Одоо өөр яах юм? Цалингийн минь нэмээд өгчүүл ийм хэлэхгүй би ажлаа хийгээ тайван суумаар байна шүү дээ. Гэтэл 18 дахь жилдээ ажиллаад би сая 559 мянган төгрөг авчаад өнөөдөр 3 хүүхэдтэй ардаа амьдралтай нөхөртөө нөхөр талантай тулдаа болж байна. Нөхөргөө цалингууд яах вэ? Зээлөө яах вэ? Та нарт тэгж бодогдохгүй байна уу? Улс төрчид маань бид нар хэтэрхийг хүлцэнгүй номоо. Учраас бидний үеийг тоохгүй байна. Өөрсөндөө хэрэгтэй хүмүүсийг тоож байна. Улс төрийн сонгуульд болохоор л биднийг тоодог үстэй. Бус үед бид нар хэндэж хэрэггүй. Тэмцлийн дараагийн хурц хэлбэр шилжихэд бэлэн байна. Хурц хэлбэр шилжиж болдгоо бол нам байгуулъя. Нам байгуулаад өөрсдийнхөө цалин нэмье. Амьдралаа сайжруулъя. Тэр хэсэг үеийн хүмүүс идэж ууж хаасан бол одоо бид нар идэж ууя. Адилхан амьдрий. Гадаад явъя. Хүүхдээ гадаадд сургая. Өндөр үнэтэй сайхан машин үнэе л та, сайхан байшин амьдрий л та. Яагаад болдгүй юм? Тийм учраас өөрсдийнхөө төлөө олдсон боломж болгоныг ашиглаж та бүхэн цаашдаа тангарахтай үнчээр байхгүйгээр одоо тэгж хэлмээр байна. Үнчээр байхгүйгээр зүтгэг тэмц. Та нар хэлэхгүй хэнч хэлэхгүй. Бид нар өөрсдөө хэлэхгүй бид нар хэнч тоохгүй. Энэ үр тодорхой болсон. Эмнэлгийн байдал 12 сарын 1-ээс хойш бид нар цалин авч чадахгүй байдалд орчиж байгаа. 12 сард шүү. За 10-11 сард нэг юм авах байх. 12 сард та нар бүгдээрээ цалингөө эмнэлэгч хэвдэх хүн байхгүй. Ахаг онцтой хүмүүс чинь орох газар байхгүй. Ийм л болчиход байгаа. Нэг удаа бүгд барилга дээр явж туслах ажил хий. 10-аас өдрийн цалин 100-аас 150 мянга гэдэг юм байлаа шүү дээ. Сарын 3 сая юм. Өөрсдийнхөө төлөө тэмц, зүтгэг, урагшил, өөр ямар ч арга байхгүй, ямар боломж байна. Бид нар хулгай хийхгүй, худал хийхгүй, байгаа боломжоо ашиглаад, өөрт байгаа нөөцөө ашиглаад, өөрсдийнхөө төлөө өөрснөө дуу хоолойгоо ядаж эхний ээлжинд хүргэж сурыг. Тэгж уриалж байгаа та бүхнийг. За